Тэ нөгөө ном байсан шиг. Ингиш микс. Тийм. За сайн байцгаана уу. Манай Интербокс сувгийн номын булангийн дараагийн дугаар эхлэж байна. Би хөтлөгч Танай. За би хөтлөгч Баток байна. За өнөөдөр болохоор өмнө ярилцсан өөрийнхөө дурт 50 номын одоо 2 дугаар хэсэг буюу 40-р ярилцлага эхлэж байна. За Medcare эмнэлгийн захирал. За Kegel тасгалжуулагч мөн хоёрогч минь хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Орой минь хүргье. Kegel тасгалжуулагч гэхэлэр би ерөөсөө урд нэм мэржлэх хүн сонсож байгаагүй байхгүй юу? Тэр яг юу хийдэг хүн байдаг вэ? Яг таны ерөнхий мэдээлэл өгөх юм бол? За Kegel-ийн дасгал буюу одоо нөө эрэгтэй эмэгтэй хүмүүс аль нь ч хийж болдог. Одоо арц гэралын булчингийг одоо хөгжүүлдэг тасгалжуулагчаа гэж ойлгож байна. Эрэгтэй хүн бас хийж болд юм бол тий. Одоо эмэгтэйчүүдийн энгийнээр хариулна өвтрийг нь чангалдаг гэж ойлгоно. Яг нөгөө нэг мэрэгжлийн хэллэгээр ярих юм бол арц гэралын булчинг чангалж өгдөг гэсэн үг. Ийм тасгалжуулагч гэсэн үг. Эрэгтэй хүний гэхлээр яг юугийн чангалан гэсэн үг үү? Эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй яг адилхан доороо нөгөө арц гэралын булчингийн хэсэгтээ тэр булчин маань өөрөө нөгөө хүний биеийн хүндийн төв болж идэг. Нөгөө л давсаг умаа одоо эмэгтэй хүнд бол нөгөө давсаг умаа шулуун гис гэж байж бол эрэгтэй хүнд ч гэсэн төрөө булчирхай давсаг тэгэл аргалт нь одоо шулуун гис байгаа шүү дээ тий. Тэр болгоныг л одоо нэгсэндээ тасгалжуулж өрөөж өгч байгаа л гэсэн үг. За тэгэхээр одоо нөгөө нэг бид хэд чинь өөрийнхөө дурт 50 гэдэг номон дээрс нэг тийм хэсэг гарч ирсэн л та одоо нөгөө эмэгтэй бэлэг эрхтэн болгон өөр идэг гэж ярьдэн шүү дээ тий. Тэнгүүт энэ бас хэвээ юм уу үгүй юм уу гэл амар олон хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр асуултан дээр одоо яг Kegel тасгалын хувьд те яг тасгал хийхэд ямархуу өөр зүйлүүд байдаг вэ? Ерөнхийдөө ямархуу байдаг вэ гэдэг талаар ярьж байна. За ерөнхийдөө өвтрээний тэгвэл хэмжээний талаар ойлголт өгөөд эхлэе гэж бодож байна л да. Эмэгтэй хүний одоо өвтрээний хэмжээ гэхэд бас харилцан адилгүй. Арай өөр ер нь бол яг адилхан байггүй гэсэн. Яг дунджаар нэг ойролцоогоор нэг 9.6 см орчим. Нэг одоо уруул өнгөлөгч шиг л гэсэн үг шүү дээ тийм. Эмэгтэйчүүд тийм. Нэг уруул өнгөлөгчийн хэмжээтэй. За диаметрийн хувьд ярихад бол нэг ойролцоогоор 2.1 см-аас 3.5 см хүртэл байдаг гэж үздэг. За тэр нь мэдээж хэрэг тэгээд янз бүрийн шалтгаанаас болоод одоо тойргийн диаметрийн хэмжээ өөр болох ч юм уу нэрхүү байж болдог л доо. Ер нь бол өвтрээ яг адилхан байдаггүй. Тэгээд баг уруул буюу өвтрээний ил хэсэг ч гэсэн өнгөний хувьд ч гэсэндээ хэлбэр хэмжээний хувьд ч гэсэндээ бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой өөр өөрийн төрхтэй бидний нүүр царай шиг гэсэн үг шүү дээ. Тэгээд бүгд энгийн адилхан. Тийм адилхан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар одоо муухай гоё гэж тийм арих байхгүй тийм байна. Тэгээ нөгөө Kegel гэхлээр заавал нөгөө настаад юм болов жишээ нь хүнтэй унтаж үзээг бол Kegel хийх хэрэгтэй байдаг ч юм уу тиймэрхүү юм байд юм болов. За Kegel-ийн дасгалыг бол эмэгтэй хүүхэд бол яг ингээ сарын тэмдэг ирсэн өчөөс эхлээд ээж нар охтуудаа зааж өгч ивэл их зүгээр. За дасгалаа ингээ хийгэрээ гэж зааж өгнө штэ. Насны хувьд бол ангилал хийж бодоод насны хувьд бол дээш бол хэдэн настай хүмүүс Kegel-ийн дасгалыг хийж болдгоо. Нас бол чөлөөтэй гэсэн үг штэ тий. Тийм байдаг. Сарын тэмдэг гэхлээр сарын тэмдгийн өвдөлттэй ч юм уу тэрийг одоо байхгүй болох ямар нэгэн аваад байд юм бол Kegel-ийн дасгал өөрөө бас тэр нөгөө сарын тэмдгийн өвдөлтийг маш сайн бууруулж өгч чаддаг аахгүй юу. Тэгэхээр зэрэг октод бол нөгөө айгүй хөвдөлттэй зовёртой баг хичээлдээ ч явмааргүй санагддаг гэл өсвөр насны октод гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм байх тусмаа ялангуяа Kegel-ийн дасгалыг зөв заалгаад хийгээс орчих юм бол тэр өвдөлт маань буурах гэдэг боломжтой байдаг байгаа. Kegel-ийн дасгал гэдэг тэнгүүт одоо би бас нэг тэр чинь нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ гэл Kegel-ийн дасгал, Kegel ball гэл интернет орчноор яваад би тэгэл нэг сонирхож үзэл за эмэгтэй хүмүүс хэрэгэлдэг юм байна да тий эмэгтэй хүмүүс хийдэг дасгал юм байна да гэд тэгээд саяхнаас яг ингээд гүнзгийрүүлээ судлаад үзсэн чинь эрэгтэй хүмүүс бас хэрэглэж одоо яг тэр дасгалыг хийж болдог. За тэнгүүд яг энийг оруулж ирсэн нь болохоор одоо та гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр та яг тий Kegel дасгалыг оруулж ирсэн юм тэгвэл яаж одоо өдрийг хүртэл те ингээд энэ дасгалыг хүмүүс заагаад олон хүмүүс туслаад те яаж одоо явсан замналаасаа хуваалцаж байна. За ер нь бол Kegel-ийн дасгалыг
бол би бол оруулаад ирсэн юм бол байхгүй. Кеглийн дасгалыг бол бүр айл эртнээс одоо эрэгтэйчүүд аль аль нь хийдэг байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо 1940 онд болохоор нөгөө Арнольд Кегл гэдэг нэртэй хүн маань өөрөө энэ кеглийн дасгалыг эхнэр дээрээ бүр туршиж үзээд энэ булчингийн ингээд сайжруулж болдсон байна гэдгийг туршиж үзээд энийг одоо нэгсэн дэлгэрүүлсэн хүн учраас тэр хүний нэрээр энэ кегл гэдэг нь нэрлэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ кеглийн дасгал бол аль дээр үед одоо эртний үед ч гэсэн байсан гэсэн үг. Илүү их одоо өргөн үрээтэй яригддаг гэх юм бол одоо 40-од оноос. За Монголд бол ерөнхийдөө бас ойлголт нь айгу хомс байж байгаа да. 14 онд нэг кегл бол гэж одоо хүмүүс тэр үед смарт бол гэж кегл гэж нэрлэдэг байсан. Тэр үед смарт бол гэдэг нэрийг одоо нэршлэр арцэг оруулын булчингийн одоо чангалдаг юм тусгай юм бөмбөлөг одоо оруулж иржсэн байхгүй юу. Тэгээ түүнээс хойш яг энэ одоо кеглийн тасгалжуулагч буюу арцэг оруулын булчинг тасгалжуулахын ажиллагаа одоо шамдаа орсон байт юм аа. Тэгээд тэр бөмбөггүй байсан ч гэсэн зүгээр би дангаараа ганцаараа энэ биеэрээ тасгалж байна. Кегл бөмбөлөггүй байсан ч дасгал хийж болно. Кегл бөмбөлөг болохоор зэрэг яг зүгээр жоохон одоо нэгсэн чиний ажлыг хөнгөвчлөөд өөрөө юм дотроо юм цөмтөө байдаг учраас цөмөн ингээд чамайг хөдөлгөөн хийж яхад алхаж яхад ч юм уу гүйж яхад ч юм уу өсөрж яхад ч юм уу ингээд явж яхад чинь өөрөө үүргээ гүйцэтгээд ингээд цөмөн ингээд зохиод нэгсэндээ булчингаа чангалчдаг гэсэн. Кеглийн дасгал бол өөрөө маш гоё ингээд тарих мэдрэлийн системтэйгээ өөрөө холбогдож өгөөд тэгээд энэ одоо булчингаа удирдах одоо чангалж суулж одоо чаддаг юм болгодог юм дасгал байдаг гэсэн. Тэг ялгаа нь нэг нь бол жоохон залхуурах маяг. Гэхдээ бол маш үр дүнтэй. Нэг нь болохоор зөв өөрөө рефлекс суулгах нь шүү дээ өөрөө. Рефлекс суулгах гэсэн үг одоо булчингаа ямар үед одоо чангалсан байх хэвээр, ямар үед солирлцсан байх хэвээр, ямар үед гоё одоо ямар үед те чангалаад суулгах ч юм уу тэр мэрийг өөрөө мэдрэмжээрээ удирдах чаддаг болгодог гэсэн үг. Одоо чи ингээ миний сууж байгаа ч юм уу алхаж байгаа нь миний одоо өдрөний булчинд нөлөөлж байгаа л уу? За ерөнхийдөө арцгийн уралын булчин буюу одоо энэ өтрээний булчингийн маань сулалдаг аюул олон шалтгаанууд байдаг байхгүй юу? Одоо жишээ нь тархалалт байдаг ч юм уу, жирэмслэлт байдаг ч юм уу, төрөлт байдаг ч юм уу, тэгээд том шалтгаанууд нөтгөн хаталт байдаг ч юм уу. Тиймэрхүү олон шалтгаануудаас болоод тэгээд туслах шалтгаанууд бол аюул олон эмийн зохисгүй хэрэглээ гэл те янз бүрийн арх тамхины зохисгүй хэрэглээ, хэвлийн хөндий хаалгаанд орох гэл аюул олон шалтгаанаас болоод энэ нөгөө булчин маань өөрөө сулрах тохиолдол байдаг байхгүй одоо өтрээ минь өөрөө суларч ийн гэсэн. Тэгэхээр зэрэг тэрний түүнээс гадна одоо нэг хүний өөрийн буруу одоо хөвшил тэр рефлексээс нь болоод амьдралын буруу дадал зуршлаас болоод нэг ойролцоогоор нэг 15% нь 20% нь тэр шалтгаанаас болоод суларчдаг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо нөгөө буруу суух гэдэг нь бид нар маш олон цагийг одоо зөөлөн буудан дээр өнгөрөөдөг тий эсвэл ажил хийж гэнэ гээд өдөржингөө суугаа байдалд байдаг. Эсвэл одоо маш хүнд ажилтай байнгын зогсоо байдаг тоогооч ч юм уу тий одоо байнгын зогсоо байдлаас болоод одоо булчингаас суллах. За эсвэл одоо энгийн гарч байгаа эмэгтэй хүн гоё хөвлөгээ гоё татаад нуруугаа гоё ихцлээд гоё алхах хэвээр байдаг тэгдэж штэ. Тэр үед чинь энэ нөгөө нэг энэ доотлын булчин өөрөө хамгаалагтаа тачаал нь баг ирээд хамгаалагтаа явж идэг байхгүй юу. Тэгэхэд тухайн хүн маань өөрөө одоо ингээл явдаг ч юм уу те одоо ингээл газар ширтэж явна гэж ярьдэн шүү дээ. Тийм одоо алхаанаас болоод ч ер нь алын доотлын булчинд өөрчлөлт орж идэг гэсэн. Тэгэхээр зэрэг рефлекс бол айгу буруу ханиалгадаг ч юм уу. Бүр ханиалгахаас хүртэл эхэлнэ. Ханиалгахдаа буруу ханиалгадаг нөхцөл энэ булчин дээр өөрөө маш их даралт ирээд одоо суллах нэг шалтгаан болж идэг. Зүг бицдэггүйс бас болдог. Энэ чинь нэг дадал зуршлаас болно шүү дээ. Хүчилж бицдэг, дүүлж бицдэг ч юм уу, хүчилж бицдэг ч юм уу. Ингээд айгүй хурдан шийчэд босдог ч юм уу тий дүлээд газ шийчэлдэг. Тэр мэргээд олон янзын шалтгаанаас болоод сулрах нөхцөл болж байгаа гэсэн. За одоо яг төрсний дараах эмэгтэйчүүдэд яг кеглийн бөмбөгийг за тэгээ кеглийн дасгалыг хизэнээс хэрэглүүл зүгээрээд энэ тэгээ бас яг гэр бүл талаасаа яг ямар үр дүнтэй нөлөөтэй вэ те. Бас ерөн жирэмсэн тахтай хэрэглэж болд юм уу гэд те. Дасгал хийж болтгоо гэж байна. За ерөнхийдөө ямар нэгэн байдлаар одоо жирэмсэн байлаа жирэмслээ гэж бодоход эхний 3 сар бол хийхгүй байж байгаа да 3 сараас хоошоо ерөнхийдөө хийж байгаа да. За тэгээд нэгтээ баг бичиж авах хэрэгтэй юм шиг байна би бол.
Ирээдүйн одоо гэр бүл төлөвлөлт те бас хэрэгтэй шүү дээ. Сараас одоо төрхийн өмнө сараас 2 сарын өмнө болдог ч юм уу те дунд нь хийж болох нь шүү дээ. А гэхдээ бас эмчнэрээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Нөгөө тооноостай, чангаралтай айдар байх юм бол бас хийж болохгүй гэд эмч наянда тэгэн шүү дээ. Тэгэхээр зэрэг төрхөөс өмнө зогсоох нь яг жирэмсэн басныхан дараа зогсоох нь дунд нь бол хийж болох нь. А төрсний дараа бол ямар нэгэн хүндрэлгүй төрөх юм бол маш богино хугацааны дараа кеглийн дасгал хийгээд эхэлж болно. А хэрвээ оёдолтой, урагдaltaй, янз бүрийн асуудалтай хэрвээ төрөх юм бол нэг 6-аас 8-7 хоногийн дараа ерөнхийдөө кеглийн дасгалаа хийж болно. Гэхдээ тэр нь тааламжгүй санагдах юм бол эмчтэр очиж зөвлөгөө аваад тэгээд хийж хэлж болох уу болохгүй юу гэдгийг бас шийдэж болно. Тэгэхээр хугацааны хувьд бол харилцан адилгүй яг тэзэнээс эхэлж хийж болно гэсэн юм бол бас байхгүй юм л байна. Энэ нөгөө номон дээр олонгууд нэг кейс гарч ирсэн. Тэр нь олонгууд нөгөө бэлгийн харилцаанаас болоод асуудын харилцаа модох ч юм уу араар тавих асуудал гарч ирнэ гэд. Энэ дээр кегл тасал тусалж чадах болов уу? Та юу гэж бодож байна? За ерөнхийдөө эмэгтэйчүүдийн маань манайч нэг эмнэлэг учраас эмэгтэйчүүдийн маань хандаж ирж байгаа тохиолдол нэг 10 эмэгтэй тутмын 2 нь яг иймэрхүү асуудалтай бэлгийн дур ханамж авдаггүй тэгээд мэдэрдэггүй одоо нэг дураараа тавьж чаддаггүй гэсэн үг тийм өөрөөрөө дураа тавьж чадахгүй болоод ирэхээр зэрэг одоо хандаж ирдэг гэсэн. Тэгэхээр зэрэг яг тэр тухайн үед нь ямар шалтгаантай байдаг вэ гэхээр за тэр 10 эмэгтэй тутмын 2-ын нэг нь бол бүр анханасаа төрөөгүй байхдаа ч гэсэн одоо нэгсэндээ дурд тавьж чадахгүй байх тохиолдол байдаг бол үлдсэн нэг хойно бол яг төрсний дараах булчингийн алдагдлаасаа үүдээд нөө мэдрэмжин солроод ирэхээр зэрэг одоо нэгсэндээ дурд тавьж чадахгүй байх тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр одоо нэгсэндээ 10 эмэгтэй тутмын нэгд нь бид нар кеглийн дасгал хийдэг ч юм уу, эмчилгээ ч юм уу ямар нэгэн байдлаар нөхөн сэргээгээд өгөх юм бол эргээд хийм болж болтгоо гэсэн. Ер нь бол ямар ч эмэгтэй гоё болж болно. Энэ арцэг оролын булчин боёо өтрээч өөрөө маш гоё нэг уян хатан одоо чангарч чаддаг, содарч чаддаг. Тийм яагаад тэгэхээр тэр өөр чинь бүхэл бүтэн одоо үр хөөхтэй төрүүлдэг тий. Тэрний дараа бас ингэж агших чадвартай маш уян хатан булчин байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр булчинд тасгалжуулж чадах юм бол эргээд хийм болох бүрэн боломжтой. Эргээд гоё болох бүрэн боломжтой. Хичээх юм бол болдог байгаа шүү. Оройтно гэж бол бас байдаггүй. Нэрээ тавтамж нь яа гэм бол одоо фитнес явж байгаа шүү 7 хоногт 3 гэдэг ч юм уу тийм тоо байдгүй. За ерөнхийдөө кеглийн дасгалыг бол нэг өдөрт нэг ойролцоогоор 3 удаа хийх. Өглөө өдөр орой одоо хийчихнэ. Ямар ч нөхцөл байдал хийж болно шүү дээ. Суугаа, босоо, хөвтөө. Одоо ингээ ярьж байхдаа гурлаа ижиж болно. Тийм. Ямар ч нөхцөл байдал хийж болно. Тэгээ хийхдээ 2 минутаар ер нь хийвэл зүгээр. Зарим тохиолдолд бүр ингээ хүмүүс айгүй их удаан ингээл хэвээр хүнтэй ингээд бүр анхаарлаа бүр амар төвлөрүүлээд хүн ингээ юм ярьж хат ингээд тоолоо сууж идэг байхгүй. Тэгэж юусоо болохгүй. Тийм. Бараг амсгаа төгжээл ингээд хамаг юм анхаарлаа тэндээ төвлөрөө. Тэг ямар ч шаардлагагүйгээр гоё хийгээд сурч хэрэгтэй. Ямар ч үед суугаа хитэ босоо ажиллаа хийж явахдаа ч юм орондоо хөвтөж явахдаа ч юм ингээд хийж сурч болдог. Тэгэхээр удаан биш 2 минут хийх л дараа болд юм тийм үү? Тийм. Хит удаан бас хийж ачаал болохгүйгээр нэг 2 минут орчим. Өдөрт нэг 10 минут орчим хийхэд л болдог гэсэн. Тийм. Би бүр амар фитнес шиг удаан явд юм болдог гэж бодлоо. Үгүй бас тэр чинь ядар шүү дээ. Тэр болчин өөрөө бас ийм цаграх хэлбэртэй, татлах хэлбэртэй хөндлөн босоо гэдэг ингээ болчингууд байдаг байхгүй. Тэр болчингуудаа таарсан дасгалууд нь бас одоо тусдаа одоо төрсөн эмэгтэйгээс магадгүй одоо ингээд магадгүй ингээд бид нар ингээ марафон гүйлтийн тамирчин байлаа гэж байна тий. Тэнгүүд эсвэл магадгүй ойрхон зайд айгу хурдтай гүйдэг тамирчин байлаа гэж бодлоо. Тэнгүүд төрсний дараа тэр ингээд хэдэн зуун одоо 30 км гүйгээд иргээл чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан яг төрсний дараа тэр болчин бас ингээд ядарсан байдаг. Тэнгүүд бид нар яг өмнөшгөө байх хэрэгтэй гэдэг шаардлагыг өөртөө бол тавьж болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг эргээд марафон гүйлтийн тамирчин болохын тулд эргээд нэг хурдан ойрын зайны гүйлтийн тамирчин болохын тулд багаар тасгалаа хийгээд эргээд нөгөө марафонд өгөөн эргээд нөгөө ойрхон зандаа хурдтай хүчтэйгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ булчин яг тэгж тасгалжуулах хэрэгтэй. Хүн сэргээх гэж ойлгох. Тийм нас бол хамаарахгүй өөрөө хичээл тэгээд хүн сэргэж болно гэсэн. Одоо ингээ би сая жишээ нөгөө нэг амар удаа яадаг гэ буруу ботсон байсан шүү дээ. Тэрнтэй адилхан хүмүүс мэдчих хэвчтэй гэж бодсон чинь хүмүүс ерөөсөө мэдэхгүй байсан зүйл юу байдаг вэ? Нэг юм буруу ойлголт ч гэх юм уу нийтэд амар төгсөн. Нэгэндээ нөгөө нэг дасгал заахтаа янз бүрээр зааж өгсөн байдаг шүү дээ. Шээсээ дасгалаа хий гэдэг ч юм уу. Бас тийм байдаг юм. 0 дээр суугаад шээсээ дасгал гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо бүр амар удаан өдөржингөө л чангалаа тааралцсан гадрал чангалаа яваад хэвээр өдөржингөө их хэвээр дасгал хийж чинь хэвээр тэгжээч л гоё олон тиймээс ш тий үр дүн аа тиймээс ш ингээд
баян хийх хэрэгтэй гэдэг Тэгэхээр чинь бараг эсрэгээр ядарч юм шүү дээ. Ачаал та нар өдөржингөө фитнест явж чадахгүй үстэй тий. Тэрнтэй адилхан тэр болчихно гэсэн тодорхой хэмжээний ачаал аваад амрах хэрэгтэй. Тэгэхээр ачаалын тэнцвэлжд харуулах хэрэгтэй. Тэгээ бас нэг юм байдаг. 10 тоолгол хийгээд нэгэндээ зөвлөждөг. Эсвэл чангалаас суулаад хийгээд ч юм уу зөвлөждөг. Тэнгүүд хүн болгоны болчингийн одоо нэг онцлог бас өөр. Тэгэхээр зэрэг хүн болгонд тэр тоололт нь ч гэсэн өөр, хийх арга нь ч гэсэн өөр байдаг байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийгөө яг ямар төрлийн булчинтай те. Яг ямар хөө аргаар хийвэл зүгээр вэ гэдгээ бас олж мэдээд ярилцах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэрийг мэдэж авч ижил өөртөө төгссөн зөв тасгалаа. Тийм. Одоо өөрийгөө үздэг, өөр дээрээ туршиж би яг энийг хийж чадахгүй байна гэдгээ хийнү гэхээс ш одоо нэгсэндээ цэцгээ магадгүй ингээд тэнд 10 тоолоод ингээд чангалаа сууж байгаа 10 тоолоо сулах гэхэд ер нь бол 1 2 3-ыг алдчихчих болно ш тэр болчин өөрөө. Тэгэхээр яг тийм тохирсон дасгалуудыг хүн болгонд яг тааруулан хийх нь илүү тохиромжтой. Тэгээд нөгөө тоогоо ахиулаад яваад ивэл зүгээр гэсэн. Тэрнээс ш яг адилхан хүн болгон адилхан байна. Ер нь биш. Сонголт хийдэг шилэн шүү дээ. Одоо нөгөө эхний өдөр шууд ингээл даашаа хүрхлээр хүрхгүй те. Тэгээс баг багаар ингээл өдөр болгон тогтмол хийгээд тэгэхээр хүрдэг болдог шүү. Ер нь бол баг багаар ахиулж хийгээд яг нэг одоо хэмжээнд хүргээд ч гэдэм яг тэрийгээл авч. Тэгэл нэг хэмжээнд хүрэхээрээ тэрүүгээрээ сайхан зүг хийгээл тогтмол хийгээд явуулах. Тэгэл үр дүнгээ хадгалаад илүү гоё болоод боломжтой. Тэ ингээд зөв хийм гэхэлэр одоо чинь фитнес явж хахад би бол өөртөө амар зөв хийгээд байгаа байхгүй. Тэрхүү багш чишаал буруу гэдэг ингээд тэрнтэй адилхан одоо анх юусоо кеглийн талаар мэдгүй байж байгаа хүн хийж эхлээд өөрөө зөв буруу байгаа эсгээд яаж мэдгүй. За зарим хүмүүс кеглийн дасгалыг ямар ч үр дүнгүй гэж ярьдаг. Яадаг вэ? Би өөртөө зөндөө одоо хийгээд надад юу ч мэдрэгдээгүй. Ямар ч үр дүнгүй дасгал. Тэрний оронд очиж оюулчих гэдэг ч юм уу тийм ярьдаг. Энэ бол буруу хийсний учраас үр дүнгээ гарахгүй байх гэж ойлгож байна шүү дээ. Нэг шалгуур нь одоо тэр байж болж байна. За өөр бас нэг зөвлөгөөнөөс болон нэг ачаалал нь хийхтүүлээд ээж чадахгүй байж бас хийгээд байж болно шүү дээ. Тэгэхээр үр дүн солируулах шалтгаан бол яг нэг тухайн хүний буруу хийлтээс болоод ингэж байгаа учраас аль болохоор зөв болгож засаж авах хэрэгтэй, заалгаад авах хэрэгтэй. Тий. Тэгээд тэрхмэл зөв хийгээд өрөх юм бол үр дүнгээ гардаг гэсэн үг. Оюулах дээр би бас нэг ийм сонсчихсан одоо нөгөө нэг өмнө нь бол одоо кегл тасгал гэдэг зүйлийг мэдэхгүй байх ч гэдэм үү эсвэл одоо ч гэсэн бас байгаа л хальтай илүү түгээмэл хамгийн амархан ч гэдэм үү эсвэл нөгөө шолоохон арга нь зүгээр шууд оюулчий те тэгээд тэрнээсээ болоод одоо дараач та хүүхдтэй боллоо гэдгийг хийсвэрээр төрөх ч гэдэм үү тэр чинь бас хийсвэрээр төрөх бол амар хүндрэлтэй л гэж би боддог л тоо яалч аргагүй тохиолдолд Нугсаар мэдээ хадгалт хийж байгаа юм чи тий. За ер нь бол 14 онд анх нь манай Монголд нэг кегл төмлөг гэж орж ирлээ гэж хэлж шүү дээ тий. Тэрнээс өмнө за тэгээд сүүлд одоо энэ физик эмчилгээ гэдэг зүйл нэвтрэхээс өмнө ерөнхийдөө шууд оёдлыг хийдэг байсан байхгүй юу. За одоо бол ингээд оёдлыг бол хийдэг чинь заалт гэж тустай байдаг. Одоо 3 дугаар одоо унжилт чинь ингээд өөр явагддаг байхгүй юм. Одоо 1 2 3 4 зэрэгтэй байдаг гэсэн. Одоо давсган доошоо унжичдаг ч юм уу, умаан унжичдаг ч юм уу тий. За тэгээд асуудал үүсээд ирэх юм бол тэрийг одоо 3 дугаар зэрэгээс хойш болсон нөхцөлд хагалгаа хийдэг. Түүнээс өмнө нөгөө кеглийн дасгалаараа өмнөх урдчилан сэргийлэх аргуудаараа сэргийлэх боломжтой. Хагалгаа маань өөрөө хамгийн эцсийн шатанд хийгдэх ёстой эмчилгээ бөгөөд хагалгаа өөрөө маш их эрсдлийг дагуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Шууд арга бол биш. Одоо магадгүй бүр ямар ч аргагүй болсон нөхцөлд хагалгаа хийх ёстой байдаг. Тэгэхээр зэрэг одоо манай эмэгтэйчүүд тэгээд тэр ойлголт юусоо байхгүй. Шууд л одоо очиод аюулчих юм бол аюу гой олчихно гэж ойлголттой явдаг. Тэгвэл яг ингээд барсгаад аюуллаа гэхэд ингээд яг эмэгхийнхээ үүднээс аюулна гэхээс юу нь бол эрт тэх юм бол бас дэмий наалтан үүсэх бэлгийн харцны үед өвдөлтөй байдаг ч юм уу ингээ асуудал үүсэх маш өндөр эрсдэлтэй байдаг учраас хамгийн шатнд үсцэн шатнд нь хаалгаа сонгох нь зөв зүйтэй байд юм аа. Тэгэхээр нэг ёсондоо төрүүлээд одоо нөгөө нэг ямар заалттай байгаа гэдгийг мэдэж аваад тэгээд яг нөгөө физик эмчилгээ хийгээл нэгсэндээ хийж ийн гэсэн үг шүү дээ. Кеглийн дасгалаа ерөнхийдөө хийгээ явж байгаа юм зүйтэй байхгүй. Хамгийн ихний шатнд кеглийн дасгалаараа төрөх болгондоо тэгээ анхаарад үрд анхаараа явал гэхлээ 3 4 дугаар зэрэг хортлоо тий асуудалд орохгүй гэсэн. Тэгэхээр хаалгааны залт бол хамгийн эцсийн арга хамгийн сүүлд сонгох ёстой арга гэж ойлгож байна. Багт хийлгэж болохгүй гэж бас хэлж болохгүй тий. Тийм байдаг ба. Тэгээ мэдээж кегл гэхээр нөгөө хүмүүс мэдгүй зүйл мэдгүй хүн амирх байгаа. Тэгээ та яг яагаад өөрөө тэр хүмүүс зааж эхлэе гэж бодсон. Өөрөө бас анх яаж сурсан гэх юм уу? Амьдралын шаардлага. Энийг оруулахгүй үстэй.
Бүр хамгийн түрүүнд орож байгаа. За ерөнхийдөө юм ба Кеглийн дасгалыг яагаад одоо ингэж заах болсон бэ? Яагаад одоо хүмүүс сурах болсон бэ гэхээр 2014 онд нөгөө Kegel ball гэдээ яриад байсан smart ball гэдэг одоо нэгсэндээ төхөөрөмж, дасгалын төхөөрөмжийг анх оруулж ирээд тэр үед өөрөө ч гэсэн мэдгэдэггүй маш бага байсан. Тэгээд мэдлэг маш бага байсан ч гэсэн тэр эмнэлгүүдээр араа ийм гоё юм байт юм шүү гэдэг нь танилцуулаад тий. Нөгөө эмчнэр дээр очиод энэ хардаа гэж ингээд танилцуулаад нэлээ явсан. Тэгээд тэр үед бас эмчнэр бас айгүй гоё нааштай гоё хүлээж авсан байхгүй юу? Яа болж юм гээд. Тэгээд түүнээс хойш тэр Kegel ball маань ч нэлээд дэлгэрэл гоё болоод иржсэн чинь Kegel ball-аас илүү гоё ийм одоо нөгөө төхөөрөмж одоо байдаг гэдгийг мэдээд одоо Францаас орж ирсэн манай үеэлэгч оруулж иржсэн тухай тий. Тэнгүүд сургалтанд нь Франц явсан байхгүй юу. Тэгээд тэр сургалтын дээр яасан гэхээр энэ одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аарцыг оруулах булчингийн онцлогоо буюу энэ тархи мэдрэлийн системтэй холбогдож энэ одоо булчинг удирдах хамгаалж сурдаг, чангалж сурдаг энэ сургалтанд сууж ирээд түүнээс хойш одоо хэд хэдэн давтамжтай 4-5 удаа давтамжтай сургалтанд суугаад түүний дараа одоо нэгсэндээ Kegel-ийн дасгал руугаа илүү их ороод тархиараа удирдах юм бол илүү гоё болох боломжтой юм байна. Илүү их нөгөө нэг өөрийгөө мэдрэх боломжтой юм байна. Мэдрэмжтэй байх тусмаа одоо нөгөө нэг дур тавихад ч тэр удирдахад ч тэр илүү гоё нөлөөлт юм байна гэдгийг ойлгоод тэгээд энүүгээрээ дамжуулаад одоо мэдээж хэрэг манай эмнэлэгч асуудалтай болоод тусамж гуйгаад илүү гоё болох гээд ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд бид нартай ингээд байнгын зөвлөгөө мэдээлэл ингээ өгсөөр хагаад одоо өнөөдөр ингээд Kegel-ийн дасгалжуулагч болчоод ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ бас яг дан ганц заахгүй аппарат тоног төхөөрөмжийн тусламжтай бас хамтд нь уялдуулаад ингээд зааж болохоор илүү амарч байдаг. Тийм байдаг. Яадаг аппарат байдаг вэ? Аппарат болохоор зэрэг яг нөгөө тархи мэдрэлийн системтэй холбогдоод энэ аарцыг гаргалын булчинд тусгай юм одоо ийм прешюр буюу одоо хийтэй тийм даралтыг мэдэрдэг юм одоо помп буюу одоо хошуу гэж ярих юм да байрлуулад тэгээ тэр хүн ингээд чангалангууд дэлгэцэн дээр шууд ингээд график нь өсөд ирж байгаа. Сулангууд шууд тэгээ зөв чангалж гинөө энэ хүний яг гүний булчин зөв ажиллаж гинөө өнгөц булчин яг зөв ажиллаж гинөө тэгээд яг ингээд гүнийхээ булчинг удаан барьж чадж гинөө гэдэг ч юм ийм наривчлалтай үздэг болонгууд тэр хүний нөгөө нэг дутагдаад байгаа юм зааж өгдөг гэсэн үг. Ямар сони дутагдсан одоо ажиллахгүй байгаа булчинд илүү их ажиллах талаар ажилладаг гэх юм уу? Тэгэж ойлгож байна ингээр хэлээд тэндээсээ үүдээд одоо яг яаж дасгалаа хийх вэ гэдэг юм бол дасгалыг хийх илүү ойлгомжтой болсон. Тэгээд хүмүүс зааварлаж өгөөч ч гэсэн илүү их нөлөө ойлголттой болсон гэсэн үг байгаа. Окей. Одоо ингээ өтрээний булчин бол бид нар сул бариугааг бас хийж мэдэхгүй шүү дээ. Тэрийг яаж мэдтээ ер нь мэдэх боломж байгаа юу? Мэдэх боломж бол байгаа. Түрүүний нөгөө нэг шээсээ дасгал хийдэг гэдэг нэг юм ойлголт ясандаа хэдүүлээд байсан юм тий. Энэ болохоор зэрэг уул нь бол нэгэн удаагийн одоо юугаар одоо тестээр өөрийгөө шалгах арга байхгүй юу? Тэрнээс биш тэгж хийгээд авах юм бол нэг дасгалаа би одоо дараа нь хүмүүс таанаад шээсээ дасгал гэсэн шүү гэдэг хүмүүс тэгээд идэх болохоор нуршлаад хэлж байгаа шүү зөө. Шээс дасгаж ингэж дасгал хийгээд ахаар яадаг вэ гэхээр явандаа нөгөө шээс давсагт үлдчихдэг болтыг. Дутуу шигээд байдаг. Тэгэхээр бөөрөнд бас муу болчих юм. Дутуу шигээд давсагч байнгын дутуу шигэлтэй үлдээд ахаар зэрэг тэр чинь бас хүчлэлийг ингээд давслыг ямар байдаг лээ. Нөгөө давсны хан өөрөө зузаараад ирэхээр нөгөө давсны өрөвсөл цистит үүсдэг ч юм уу. Өсөх замын халбараар бөөр шээсний замын эмгэг өөрчлөлт өөртөө үүсгдэг гэсэн. Тэгэхээр яаж ч бодсон тэр нөгөө тасал хийдэгтэй шээсийг тасалж хийдэг гэдэг бол хамгийн буруу ойлголт учраас ингэж хийж болохгүй. Гэхдээ миний одоо энэ зааж өгч байгаа арга бол нэгэн удаагийн тестээр өөрийгөө үзэж болдог гэсэн үг. Тэр нь тест гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм биш үү? Тийм нэг удаа штэ. Тийм. Тэгэхээр одоо нэгсэндээ давсанд нэг 3 цаг шээс оромтлалдаг байхгүй юу? Тэгээд түүний дараа 0 дээр очиж ингэ суухдаа одоо бүх бие сулалдаг юм. Одоо хөвлийн өвзөг гуй ингээд бүх бие суллаад ингээс очих нь шүү дээ. Янсхаа төвчгүй сайхан ингээд суугаад тэгээд бицсад ихэл бицсад нэг 2 3 тоолоод бицсад эхлсний дараа ингээд чангалаад үзээрэй. Тэгмүүд чангаргууд шээс бүрэн тасарч ах юм бол бас боломж юм байна гэж үзэж болдог. За тэгээ хамгийн бас нэг хэрэг тасрахгүй хамгаалсан асуудалтай гэдэг чинь шүү дээ. Бас нэг арга юу байдаг вэ гэхээр энэ гарын маш сайн хариуцж байгаа энэ хурууга хийгээд үзэж болно. Би яарсан дорсон шүү дээ гэхдээ хурууга хийгээд үзэхэд ерөнхийдөө энэ хуруун дээр хэвийн булчин бол 2 хуруугаараа хүрээлж аваад ингээд 10 секунд асуудалгүй барьж байгаа хэрэгтэй байдаг шүү. За үүнээс дээш байж болно. Ингээ хүргэх төдий ингээд нэг хуруугаар дөнгөн шүргэх төдий ингээд тавигдаж идэх байх юм бол булчин сол байна гэдгийг өөрөө ингээд үзчихэж болдог. Энэ бол хамгийн энгийн арга байгаа.
Ярих ингээ арга шүү дээ. Бас нөгөө нэг одоо яг булчин сулрах тий одоо өдрийн булчин сулахаас болоод үүдэж байгаа одоо тэр араар тавилж гэдэг юм уу тий. Эсвэл одоо яг тэрнээс үүдэж байгаа тийм өвчин эмгүүд бас үүсдэг юм болов яг тийм бол одоо тэр чинь яг стандарт хэмжээ гэж байгаа шүү дээ тий. Ер нь л одоо ингээд нэг хаалттай байж ах хэрэгтэй ч гэдэг юм уу. Булчин сул болчих юм бол мэдээж тодорхой хэмжээнд зай болчихно гэдэг ямар нэгэн өвчин үүсэх магадлал байгаа юу тэндээс. За ер нь бол тэр нөгөө арц гаралын булчин бол ерөнхийдөө нөгөө түрүү ярьсан шүү дээ диаметр хэмжээтэй хэмжээтэй байдаг. 2.1-с 3.5. Хэрвээ 2.1 байх юм бол бас илүү их мэдрэмж авдаг байх боломжтой гэдэг ч юм уу янз бүрээр тайлбарласан. Ерөнхийдөө энэ булчин маань өөрөө сул болоод ирэхээр зэрэг янз бүрийн эмгэг өөрчлөлтүүдийн эхлэл тавигдчихэдэг. Одоо чинь өтрийгээрээ данаад одоо урд хааны унжилт буюу давсаг унжиж орж ирдэг. Давсаг унжаад ороод ирэхээр нөгөө шээс задгаар л ханаас натаа чиний хүйдээ тусаадаг. Дамдамдаа тусаадаг тийм. Тэгээд айгүй олон төрлийн эмгэг үүсдэг. За өтрээ чинь ингээд ийм хоолой байдаг. Одоо нэг юм атраа нухчаатай хоолой. Тэнгүүд тэр хоолоогоор дамжаад өөрөө умаа буюу ингээ атгсан гар шиг ийм загсны оршуучуд юу маань ингээ доошлоод ирдэг булчин сулаас болоод тэгээд ирэхээр нөө бэлгийн харьцаанд тулж өвддөг айгүй зовиртой байдаг. Тэгээд мөн мэдрэмж хэтэртэй айгүй хэцүүгээр нөлөөлдөг ч юм уу тий. Ийм их асуудал үүсдэг. Цагаан мах ирэх шамрам үүсгэх эрсдэл үүсдэг. За мөн бэлгийн мэдрэмж алдагдах одоо эрэгтэй хүндээ ч алдагдана, эмэгтэй хүндээ ч алдагдана. Аль аль нь талдаа одоо мэдрэмж буурах асуудал үүсдэг. За энэс болоод мэдээж нөгөө нэг араар тавилт янз бүрийн сэдвүүрөө болоод орж ирнэ. Гэхдээ ерөнхийдөө нөгөө судалгаагаар үзэхээр бол энэ одоо алдагдлаас үүдээд одоо бэлгийн харьцааны мэдрэмж энэ дуур тавьж чадахгүй байх, харилцаа бэлгийн харилцаа муудснаас болоод гэр бүл маш их салж сарндаг гэж үздэг. Ер нь бараг дийлэнх нь одоо хүний амьдрал магадгүй одоо боторч салдаг юу н одоо санхүү мөнгө ч юм уу тий одоо өөр харилцаа өөр юм байж болно шүү дээ. Янз бүрийн юмнаас ээж болно. Тэгэхэд бэлгийн харилцаа тэрнээр нилээдгүй өндөр хоёр эзэлсэн байдаг. Тэгээ манай бас уншигчдаас танд асуулт ирсэн. Ингэнэ. Сайн байна уу? Анхны төрөлт юм аа. Эвгүй яж магадгүй. Гэхдээ би жирэмсэн байхдаа лаа хийхэд их эвгүй хийх гэж арай гэж хийдэг байсан. Тэгсэн одоо түрүү 5 сар болж байна. Тэгээд лаа хийсэн чинь өмнөх шиг биш шууд яваад орцсон. Тэгэхээр миний булчин сунцсан байна гэсэн үг үү? Яах ёстой юм болоо? Бас толинд харахаар том нүх харагдаад байх юм гинэ. Ерөнхийдөө түрүү хэдэн сар болж байгаа гэлээ? 5 сар. За тэр нэг жирэмсэн үед ингээд ерөнхийдөө нэг хуруу гараа хийхэд нэг тулж байгаа мэдрэмж ер нь байх ёсгүй байлаа. Ямар нэг нөгөө түрүүний нөгөө ингээ хуруу хийхэд юм тулаад байна гэдэг хэлсэн шүү дээ. Тэр чинь болохоор нөгөө жирэмсэн үе дээрээс маш их хэмжээний даралт ирж байгаа шүү дээ. Одоо чинь нөгөө ураг устайгаа баг 10-15 кг. Тэгээд тэр нөгөө умаа чи ийм атгсан гар шиг хэлбэртэйчсэн 300-аас 500 дахин бүрийн том болно. Тэнгүүт энэ даралт чинь шууд доор ингээд энэ жижигхэн булчин дээр чирээ дарчиж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө давсагчин дарагдана. Умаа чин одоо умаа чи ингээд өөрөө айгуух юутай ингээд томорцсон. Тэгээд ингээд артлан нас одоо бүх ингээд эргэтэн чин дарагдана шүү дээ. Тэнгүүт ингээд юм хийхэд тулж байгаа мэдрэмж төрж исэн байж болно. За одоо ямар нэгэн байдлаар шууд ингээд нүх харагдана гэдэг чинь тий. Тэрийг явж гисэн юу ч гэсэн ирээд үзвэл тэрнээс биш нэг тийм амар асуудалтай гэж үзэхгүй тийм. Гэхдээ нөгөө хэрзэн мэрзэн урагтал нь байсан юм уу хийдгээр зэрэг дээр байсан нэг эмчтэй бол үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Дараагийн асуулт нэг нэ. Би нөхөртөөгөө суугаад 8 жил болж байна. Гэхдээ би өөрөө нэг ч удаа тавьж үзээгүй. Би дур тавих гэдэг талаар ямар ч мэдлэггүй. Яавал дээр болоо гэж байна. За нөгөө нэг шалтгаанууд яригдсан тий. Энэ болохоор зэрэг анхдагч шалтгаан байна гэж үзлээ. Огтур тавьж үзээгүй юм болов уу гэж ойлголоо тий. Тэгэхээр зэрэг энэ дур тавихгүй байна гэдэг шалтгаан маань өөрөө нөгөө нэг яг ганцхан одоо эрүүл мэндийн шалтгаан бус нөгөө сэтгэл зүйн асуудал байгаа. Өөрийгөө чөлөөлж өгөхгүй өөрийнхөө нөгөө бие эрхтнээс ичдэг ч юм уу. Өөр зүйл бодож яддаг ч юм уу. Би одоо тавихгүй нэг л бодоод тавьдгүй штэ гэж бодоод одоо бэлгийн хацад дараах юм бол адилхан л тавихгүй тий. Тэгэхээр зэрэг би аль одоо өтрийнхээ хан маань илүү их мэдрэмтгий аль ханаараа би илүү их мэдэртгийн ямар байрлалд надад зүгээрийн гэдэг ч юм уу. Энийг өөртөө нээлт хийж тушиж үзэж өөрөө нөхртөөгөө ярилцаад нөхрөөрөө заалах одоо нөхрөөрөө оролдуулдаг ч юм уу тий аль алаараа одоо нээлттэй барьж үзэх хэрэгтэй. Тэгээд түүний дараа магадгүй бүр болохгүй бол тусгай мэрэгжлийн хүмүүсээс ч зөвлөгөө аваад тэр үнэхээр булчинд нь болохгүй байна уу? Үнэхээр тэр арцэг оролцсон булчин өтрийн сулаасаа болоод болохгүй байна уу? Эсвэл өөрийнх нь сэтгэл зүйн асуудал байгаад байна. Юунаас болж байна гэдгийг тодруулж ээж нэгсэндээ энэ одоо гоё мэдрэмжийг авдаг болно л гэсэн үг тий. Тэрнээс шууд ийм шалтгаантай гэж бол зөвлөж болохгүй тий. Болохгүй.
Бас нэг асуулт нэг төрсний дараах гадна бэлэг ирэхтээ сунсан арьс сул булчин яаж эргээд твийн болгох вэ гэж байна. Кеглийн дасгал ерөнхийдөө усан ангам сайжруулах кеглийн дасгал буюу одоо энэ арц гэрлийн булчингаа чангалах маань тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг. Гэхдээ яг энэ дааврын өөрчлөлтөнд орж идэг учраас өнгө нь харлах ч юм уу ингээд нөгөө нэг арьс юу н өөр баг орол өөр хэлбэртэй болчдөг ч юм уу иймэрхүү юм бол яг тохиолдож болдог. Гэхдээ тэр маань яг эмгэг болох уугүй юу гэдгийг эмч үзчихэд шийднэ. Шаардлагатай бол одоо эмгэгийн заалтаар ч юм уу одоо тайруулах юм байж болдог. Тэрнээс биш бол яг чинийх юм байх хэрэгтэй шүү. Төрхөөр угаасаа дааврын өөрчлөлтөнд ордог учраас ингээд янз бүрийн хэлбэртэй болдог. Гэхдээ эмэгтэй хүн болгон өөр өөр ингэсэн гоё сайхан байдаг шүү. Тэгэхээр энэс өвтөй санаа зовоорой. Бас нэг асуулт нэг эмэгтэйчүүдийг тал дээр хуур ашилт юунаас үүсдэг вэ? Яаж хэвийн болгох вэ? Ялангуяа төрсний дараах хуур ашилт гэж байна. За, төрсний дараах хуур ашилтын тухайд ярихад бол нөгөө дааврын өөрчлөлтөнд орж байгаа строгийн дааврын дутагдлалд орж байгаас үүдээд нэгсэндээ үүсэж байна гэж үздэг. Тэр нь болохоор тодорхой хугацааны дараа хэвийн болох боломжтой. Байдаг. Гэхдээ угаалтаас шалтгаалan хуур ашилт үүсэж байх юм бол эндээ бол өөрөө анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өтрээнд хуруугаа оруулж угааж ерөөсө болтгүй. Дотогш нь савндаж угааж болтгүй. 7 хоногт нэг удаа хамгийн зөөлөн чанарын pH нь зөөлөн чанарын одоо савнгаар угааж болно. Бусад үед бол тэгэж одоо ямар нэгэн хүчлэг байдлаар угаах шампунаар угааж гэдэг тохиолдол байж болохгүй. Тийм тэр бол өөр ингэсэн орчинтой яг нэг тийм улаан дарс шиг одоо орчинтой байдаг гэсэн үг одоо өтрийн орчин. Тэгэхээр зэрэг угаалт өөрөө маш чухал тэр нөлөөлдөг байгаа. Тэр дааврын өөрчлөлт бол яваа гайгүй болно гэсэн. Эндээс ягаад нэг юм асуучих нөгөө нэг дотор хувцсны үнэртэй бас нэг жижиг юм зараад исэн. Тэр бол ариун цэрийн үед ямарч буруу зүйл гэж би бодоод байгаа байхгүй та юу гэж боддог вэ тэрийг? Би бол өөрөө дотор хувцсны үнэртэн дуртай. Дуртай юу? Дуртай. Хаалгацсан үнэртэн төрөж болно. Хамгийн гол нь найрлагын судлаад ашигтай тийм аминд бас байх юм бол тэр чинь бүр нөгөө дотроо нөгөө янз бүрийн E. coli-г нь устгадаг, харанхуйтан бактерийг устгадаг гэдэргээд нөгөө бактерийн устгадаг хүртэл байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тиймэрхүү юу байвал тэрнээс ч хит үнэртэй бүр ингээл амар үнэртүүлээд явна гэдэг бол арай биш тийм. Тэрнээс би бол тэрийг бас нэг тийм үүсгэдэггүй дуртай байдаг. За тэгээд өнөөдөр манай урилгыг хүлээж авсан мөнх хоёр хичтэй баярлалаа. Маш олон хэрэгтэй зүйлүүдийг ярьж өглөө манай үзэгчдэд маш олон хэрэгтэй зүйлүүдийг ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд данаа битэрсэн маш олон зүйл мэдээж авлаа тий. Харин бичиг цаас байсан бол тэмдэглэж авмаар л санагдчих. Тэгээд энэ бичлэгээ эргүүлээд үзчихнэ. За эцэст нь та яг манай үзэгчдэд зориулаад. За ер нь бол эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн одоо дотоод гоо сайхан, далд гоо сайхан байдаг. Өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн өнгөөрөө өөрийнхөө байдлаар одоо тэгсэн ялгарч илүү гоёмсог байдаг. Тэгэхээр зэрэг кеглийн дасгал хийхэд цаг хугацаа оройтно гэж байдгүй, эртэтнэ гэж байдгүй. Тэгэхээр зэрэг бүх бүсгүүчүүд маань энэ дасгалыг хийж агаарай гэж хэлмээр байна. Бас залуучууд хийж болно гэсэн шүү. Яг зөв. За баярлалаа. Баяртай. Дараа уулзъя.